Дараагийн мэдээлэл танилцуулъя. Оросын албаны улс болон Украины зүгээс харилцан бие биенэрийг давталсан хэвээр байгаа. За Украины зүгээс Оросын албаны улс руу бас давталгааны үйл ажиллагаа явуулсан байна. За энэ удаад 70 дахь газрын тосны терминал руу ийм одоо цохол давталгаа хийсэн. За үүний улмаас терминалын үйл ажиллагаа зогссон гэсэн ийм мэдээллийг өгч байна. Оросын албаны улсын хамгийн том газрын тосны терминалуудын нэг нь нэг шөнийн дотор дроны халдлагт өртсөн байна. За үүний дараа үйл ажиллагаа зогсоосон. Новороссийск дахь Каспийн консорциумын 70 дахь терминал өглөөний 4 цаг орчимд далайн дороонуудад өртсөн гэж орон нутгийн хэвлэл мэдээллүүд мэдээлсэн. Каспийн хоолын консорциум нь Казахстанаас түүхий одоо газрын тос аваад Казахстаны газрын тосны экспортын 80% бүрдүүлдэг ийм чухал ач холбогдолтой хоолой юм байна. Казахстаны эрчим хүчний сайд энэ үйл явдалтай холбогдуулан за цэвэр иргэний чухал одоо дид бүтцэд халдсан явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэрлээд газрын тосны экспортыг өөр замаар одоо явуулахаас өөр аргагүй за ийм төлөвлөгөөг хэрэгжүүлж идэвхжүүлэхээс аргагүй басан гэж мэдээлсэн. За мөн Каспийн хоолын консорциумын систем нь олон улсын эрчим хүчний төсөл бөгөөд түүний байгууламжинд үзүүлэх альва одоо халдлага хүчирхийлэн дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал шууд хохирол учруулж бүгд найрамд Казахстан улс зэрэг консорциумын оролцогчдын эдийн засгийн ашиг сонирхол ихээхэн хохирол учруулж байна гэсэн мэдээллийг гаргасан байна. За энэ нь бол хар тэнгисийн Туркийн эргээс холгүй 2 газрын тосны танкер хөлөг онгоцонд нь цэргийн одоо нисгэгчэн онгоцны цохилт өгсөний дараагаас босон өөрөөр хэлбэл Украин улсын зүгээс энэхүү халдлагыг хүлээн зөвшөөрсөн байна. За энэ халдлагын улмаас өргөн хүрээтэй аврах ажиллагаа эхэлсэн байна. 2 хөлөг онгоцны багийнхан эргийн харуул болон аврах ангуудыг шуурхаа оролцсны ачаар аврагцсан гэж мэдгдсэн. Эхний хөлөг онгоц болох Гамби улсын далбаатай Кайрос нь Египтээс Оросын Новосибирск бонд руу ачаад тээвэрлээгүй явж байхдаа Туркийн Кошали мужийн эргээс далайн одоо хувьд 28 милийн зайд дэлбэрсэн байна. Галд уртсан гэж Туркийн тээврийн яам мэдгдсэн. Удалгүй 2 дахь танкер хөлөг онгоцолох Бират нь Туркийн эргээс 35 одоо 70 милийн зайд хар тэнгисийн өөр нэг хэсэгт бас тухайн асуудалд бол өртсөн гэж мэдгдсэн. Эдгээр хөлөг онгоц нь 2022 онд Оросын албанаас Украин руу бүрэн хэмжээний давталгаа хийсний дараа олон улсын хориг хэмжээний жагсаалтанд орсон байдгийн байна. За мөн Москвагийн зүгээс мэдээж хэрэг энэхүү одоо түүхий газрын тоснд тавьсан хязгаарлалтыг тойрж арах бодлогыг хэрэгжүүлсэн. За үүний хүрээнд эдгээр онгоцуудыг ашиглаж байсан хуучны юм ачааны хөлөг онгоцны нэг хэсэг гэдэг нь тогтоогдсон. Open Sanks вебсайтын мэдэгдэж байгаагаар Америкийн нэгдсэн улс энэ оны 1-р сард Бират хөлөг онгоцонд хориг хэмжээ авсан. Дараа нь Европын холбоо, Швейцар, Их Британи, Канада улс хориг арга хэмжээ авсан. За үүний дараа Европын холбоо энэ оны 7-р сард Кайрос хөлөг онгоцонд мөн хориг арга хэмжээ авч дараа нь Их Британи, Швейцар улсууд хориг арга хэмжээ мөн авсан. Украины аюулгүй байдлын албаны дарга Associated Press агентлагт мэдэгдэхдээ Киев 60 гаруй сая еврогийн үн бүхий газрын тос тээвэрлэх чадвартай танкеруудыг дайрахын тулд дотооддоо үйлдвэрлэсэн Sea-Baby нэртэй тэнгисийн цэргийн нисгэгчэн онгоцуудыг ашигласан гэж мэдгдсэн. За нэрээ нууцлсан албан тушаалтан Орос Украины тагнуулын алба Украины эсрэг дайн эхлүүлэхийн тулд Оросын санхүүгийн чадварыг хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байгаа гэдгээ нэмж хэлсэн байна. За Украины зүгээс Оросын одоо санхүүгийн их үүсвэрүүдийг тасалдуулах за ялангуяа эрчим хүчний одоо экспортоос олж байгаа орлогыг нь таслуулах зорилготой энэ дайн байлдааны үйл ажиллагааг явуулж байгаа. За яагаад гэвэл Оросын албаны улс экспортоос олсон орлогоороо дамжуулан бусад орнуудад халдах үйл ажиллагаа явуулж байгаа. За мэдээж хэрэг энэ бол Украинд явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаанд шууд одоо нөлөөлж ийм үйл ажиллагааг бол санхүүгийн их сурвалж нь үүнээс гаралтай гэж үзэж байгаа учраас Оросын албаны улсын эрчим хүчний байгууламж руу инхүү халдаж дайрч байгаа юм. За Украины ерөнхийлөгч Зеленский даваа гарагч Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой яриа хэлцээ хийхээр Парист одоо ярихаар төлөвлөж байна. За мэдээж хэрэг Оросын албаны улс болон Украины хооронд өрнөж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг эцэлгээд Европын орнуудын дэмжлэгийг авахд энэ удаагийн улс чухал үүрэгтэй болж байгаа. За энэ одоо өрнөж байгаа дайн байлдааны үйл ажиллагаанаас болоод Оросын албаны улсын бүрэн хэмжээний давталгаанаас болоод хэдэн 10,000 цэрэг бол ам өргөцсөн, шархсан, мөн 1,000 иргэд за орон гэрээ орхиж гарахаас өөр аргагүй босон. За хамгийн багадаа 7 сая Украин дөрөвч бий босон гэж үздэг. За хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украин болон Оросын албаны улсын хооронд өрнөж байгаа энэхүү мөргөлдөөн нь цаашдаа талуудын одоо геополитикийн өрсөлдөөнтэй холбоотой. За ялангуяа Оросын албаны улсын болон өрөндийн орнуудын хоорондын геополитикийн өрсөлдөөн нь энэхүү Украины нутаг дэвсгэр дээр өрнөж за төлөөний дайн гэгдэж болох ийм томоохон дайн өрнөж байгаа нэг хэлбэр болж байгаа юм. За энэ дайн нь зөвхөн одоо хоёр тал цэргүүдийн хооронд байлтгаас гадна бие биеийн эрчим хүчний дэд бүтэц болон за иргэний байгууламж руу одоо халтан давтлах үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн кибер орон зайд энэхүү үйл ажиллагаа өрнөж байгаагаас үзэхэд дайн байлдааны үйл ажиллагаа өмнөх одоо
хэлбэрээ өөрчилсөн гэдэг нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хослмол дайны байдал бол Европын орон зайд өрнөж байгааг энэ одоо Украинд өрнөж байгаа үйл явдал харуулж байгаамаа.